За байнгын орооны дарга эрхэм гишүүдээ мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6-гийн 1 дэх хэсэгт мэргэжлийн нэгдсэн холбоог үүсгэн байгуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор улсын дээд шүүхт бүртгүүлэх хүсэлтийг хүргүүлнэ. 7 дугаар зүйлийн 7-гийн 1, 7-гийн 2, 7-гийн 3, 7-гийн 4 дэх хэсэг, 8 дугаар зүйлийн 8-ийн 1, 8-ийн 4, 8-ийн 6, 8-ийн 7 дахь хэсгийн улсын дээд шүүх, 8 дугаар зүйлийн 8-ийн 2, 8-ийн 3 дахь хэсэг, 9 дугаар зүйлийн 9-ийн 3 дахь хэсгийн улсын дээд шүүхийн тамгын газар гэсэн нь Монгол Улсын үндсэн хуулийг зөрчсөн эсхийг тогтоолгохоор иргэн эс номын баясгалангийн гаргасан мэдээлэл Монгол Улсын дээд шүүхийн хүсэлтээр үндсэн хуулийн цэц маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн. Уг маргаанд улсын хурлыг төлөөлөх итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр миний бие Монгол Улсын их хурлын даргын 2025 оны 4-р сарын 3-ны өдрийн 159-р захирамжаар томилогдсон ажиллалаа. Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 2 сарын 27-ны өдрийн дундсуудын оролдооноор уг маргааныг хянан шийдвэрлсэн бөгөөд миний бие 2025 оны 5 сарын 2-ны өдрийн улсын их хурлын 03-55-68 дугаар албан бичгээр хариу тайлбарыг үргэлжлүүлсэн. Монгол Улсын үндсэн хуулийн цэцийн дундсуудын оролдооныг үндсэн хуулийн цэцийн дарга баясгалан, үндсэн хуулийн цэцийн гишүүн Ганг Баатар, Мөнх Сайхан, Болд Баатар, Батарагчаа нарын бүрэлдэхүүнтэй хуралдаж Монгол Улсын үндсэн хуулийн 64-р зүйлийн 1 дэх хэсэг, 66-р зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, үндсэн хуулийн цэцэд маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31-32-р зүйлийг тус удирдлага болгон дараах дүгнэлтийг гаргасан байна. Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 2-р дүгнэлтийг дүгнэх хэсгийг та бүхэнд товч танилцуулъя. 1-р мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6-гийн 1 дэх хэсэг мэргэжлийн нэгдсэн холбоог үүсгэн байгуулагдсан өдрөөс хойш 30 хоногийн дотор улсын дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлтийг хүргүүлнэ. 7 дугаар зүйлийн 7-гийн 1, 7-гийн 2, 7-гийн 3, 7-гийн 4 дэх хэсэг, 8 дугаар зүйлийн 8-ийн 1, 8-ийн 4, 8-ийн 6, 8-ийн 7 дахь хэсэгт улсын дээд шүүх, 8 дугаар зүйлийн 8-ийн 2, 8-ийн 3 дахь хэсэг, 9 дугаар зүйлийн 9-ийн 3 дахь хэсэгт улсын дээд шүүхийн тамгын газарт гэсэн нь Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дахь заалтад шүүхэд гомдол гаргах, шудраг шүүхээр шүүлгэх эрхтэй. 47 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ. 48 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны эрхцэн үндсийг хуулиар тогтооно. 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтад хуулиар эрх олгосон бусад асуудлыг шийдвэрлэх гэж заасанд нийцгүй байна. 2 дугаарт мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6-гийн 1 дэх хэсэгт мэргэжлийн нэгдсэн холбоог үүсгэн байгуулагдсан өдрөөс хойш 30 хоногийн дотор улсын дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлтийг хүргүүлнэ. 7 дугаар зүйлийн 7-гийн 1, 7-гийн 2, 7-гийн 3, 7-гийн 4 дэх хэсэг, 8 дугаар зүйлийн 8-ийн 1, 8-ийн 4, 8-ийн 6, 8-ийн 7 дахь хэсэгт улсын дээд шүүх, 8 дугаар зүйлийн 8-ийн 2, 8-ийн 3 дахь хэсэг, 9 дугаар зүйлийн 9-ийн 3 дахь хэсэгт улсын дээд шүүхийн тамгын газарт гэсэн нь Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дахь заалтад шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхтэй гэсэн заасныг зөрчөөгүй байна. 3 дугаарт мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6-гийн 1 дэх хэсэгт мэргэжлийн нэгдсэн холбоог үүсгэн байгуулагдсан өдрөөс хойш 30 хоногийн дотор улсын дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлтийг хүргүүлнэ. 7 дугаар зүйлийн 7-гийн 1, 7-гийн 2, 7-гийн 3, 7-гийн 4 дэх хэсэг, 8 дугаар зүйлийн 8-ийн 1, 8-ийн 4, 8-ийн 6, 8-ийн 7 дахь хэсэгт улсын дээд шүүх, 8 дугаар зүйлийн 8-ийн 2, 8-ийн 3 дахь хэсэгт, 9 дугаар зүйлийн 9-ийн 3 дахь хэсэгт улсын дээд шүүхийн тамгын газарт гэж заасныг үндсэн хуулийн цэцэд маргаан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт заасны дагуу 2026 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн төтгөлзүүлсэгвэ гэж дүгнсэн байна. Байнгын хорооны эрхэм гишүүдээ үндсэн хуулийн цэцийн 2026 оны 2 дугаар дүгнэлтийг Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 84 дугаар зүйлд заасны дагуу хилцэн шийдвэрлэж өгөхийг хүсье.